Онцгоно сонсогчдоо та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. Go подкастын шинэхэн дугаар яг одоо та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За манай энэ удаагийн дугаарт Lotus Yoga төвийн багш Биндрий оролцож байгаа. Викторийн үед бол 10 жилээсээ л ингээд найзалж ирсэн ийм хүмүүс байгаа. Тэгээд өнөөдөр эрүүл амьдралын хэв маяг гэдэг сэдвээр ярилцахаар болсон. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа. За намайг урьж оролцуулж байгаад бас баярлалаа. Би ер нь ингээд Биндрийг харахаар нэг тийм гэгэрээд байгаа юм шиг мэдрэмж аваад байдаг байхгүй юу? Тиймч болохоор энэ эрүүл амьдралын хэв маяг гэдэг сэдвийг сонгож ер нь ярилцахаар болсон. Тэгээд подкастаа ийм асуултаар эхлэе гэж бодлоо л доо. Ер нь яагаад хүмүүс ингээд эрүүл амьдрах хэрэгтэй юм бэ? Хүмүүс чи яг өвчин зовлон тусны дараа ихэнхдээ эмнэлэг домлогт ханддаг штеп. Яагаад залуу наснасаа бид нар эрүүл мэндэд маш их анхаарал хандуулах хэрэгтэй вэ? За мэдээч хэрэг нөгөө эрүүл бие саруулхан оршино гэж ярьдаг штеп тий. Тэгэхээр бид нар эрүүл байж ээж бүх талаараа бүтээмжтэй байж чадна. За тэгээ хүмүүс эрүүл байж ээж бас нийгэмч гэсэн төдий чинь одоо сайхан байж чадна штеп. Нөгөө талаас их юм бол ер нь эрүүл мэндэд одооноос анхаарах нь өөрийнхөө хайртай дотны хүмүүсийн өмнө болон өөрийнхөө өмнө хүлээж байгаа маш том үүрэг гэж би үздэг. Зөв амьдралын хэм маягтай болсноо бид нар яг маргааш ихэд нэг үр дүн харахгүй гэж болно л доо. Гэхдээ 3 сарын дараа, 1 жилийн дараа, 5 жил, 10 жилийн дараа та ямар хүн байх вэ гэдэг чинь болохоор өнөөдөр өөрийнхөө төлөө юу хийж байна гэдгээс чинь одоо бүрэн хамаарна. Тэгэхээр өөртөө тодорхой хэмжээнд тэр эрүүл татлуудыг бас үүсгэх хэрэгтэй байхаа гэж бодож байна. Эрүүл амьдралын хэв маягтай байх хэрээр бас бүтээмж ингэж нөгөө бие сэтгэл санааны хувьд эрүүл байхаар өсөж идэг. Бас нөгөө талаас хэм бол одоо ингээл гинтгэн л дэлхийд даяар коронавирусын халдвар гарч байна. Яг энэ цаг мөчид өнөөдрөөс эхлээд дархлаагаа дэмжихэд өөртөө ямар нэгэн дадал зуршлыг бий болгож байгаа хүмүүс болон одоо нэг жилийн өмнө ч юм уу өөртөө тэр дадал зуршлыг бий болгоцсон хүмүүсийн хооронд бас их ялгаа байгаа гэж бодож байна. Яг нэг ямар нэгэн өвчин тулаад ирсэн цагт одоо биш харин тэрнээс одоо өмнө уртын сэргийлэх нь маш их чухал байгаа юм аа. Тэгэхээр эрүүл амьдралын хэв маягт юу юу хамаарах вэ? Мэдээж одоо дасгал хөдөлгөөн, зөв хооллолт гэд олон төрлийн зүйл хамаарна шүү дээ. Тэгэхээр энэ эрүүл амьдралын хэв маяг гэдэг зүйлээ хоёулаа нэг тодорхойлъё. За тэгээ эрүүл амьдралын хэв маяг, эрүүл мэнд гэдээ ярихаар эхлээд би яг йогийн талаасаа хүний биеийг яаж тодорхойлдог вэ гэдгийг ярмаар байна л да. Йогийн ухаанд үздгээр хүний бие 5 давхаргаас бүрддэг гэж үздэг. Одоо 5 биеэс ч юм уу бүрддэг гэж үздэг. Тэгэхээр хамгийн ихний бие бол хоолны бие буюу махан бие байгаа. Булчин, яс. За тэгэд энэ биеийг эрүүл байлгахын тулд мэдээж хөдөлгөөн, тэгээ зөв хооллолт, цэвэрлэгээ, зөв амралт болон зөв амьсгал маш их чухал. За тэгээд дараагийн зүйл болохоор энергийн бие гэж байгаа. Тэгэхээр энергийн биеийн хувьд эрүүл байхын тулд бид нар амьсгалын дасгал техникүүдийг хийж явах хэрэгтэй. Түүнээс гадна хөдөлгөөн, цэвэрлэгээ гэсэн зүйлс бас их чухал байгаа. За тэгээд оюун бодлын бие, ухамсарын бие зэргийн хувьд болохоор нөгөө төвлөрөл, бясалгал тий зөв хандлага, арай илүү тотгошоо чиглэж өөрийгөө сонсох гэх мэт зүйлс бас их чухал. За тэгээд 5 дугаар гэх юм бол хувь хүний хайрын бие гэж байдаг. Одоо нөгөө эрүүл байна гэдээ ярихаар чинь тий бүхэл төвшөнд хүн эрүүл байхыг хэлээ штэ. Тэгэхээр энэ бүхэл төвшөнд өөрийгөө бас анзаарч өөртөө тэр татлуудыг үүсгэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр саяны хэлсэн яг тэр 5 төвшөнд тавууланд нь одоо ямар нэгэн хичээл зүтгэл гаргаж байж л эрүүл байна гэсэн ойлголтыг авах гэдэг шүү дээ тий. Эрүүл байна гэхээр хүн ганцхан махан биеийн хувьд эрүүл байна гэдгийг бас хэлж болохгүй шүү дээ тий. Махан биеийн хувьд, энергийн хувьд, оюун санааны хувьд, тэгээ сэтгэл зүйн хувьд ер нь хүн бүхэл талаасаа одоо эрүүл байх тэр дадлуудыг өөртөө ер нь үүсгэх хэрэгтэй болоод байгаа маа. Йогийн талаар одоо ер нь бол илүү дэлгэрүүлж ярих гэж бодлоо. Бас йогийн багш хүний хувьд те. Тэгэхээр йог гэж яг юу вэ? Энэ талаарх товчхон ойлголтыг сонсогчдод хэлж өгч болох уу? За йог гэдэг маань бол зөвхөн нэг дасгал хөдөлгөөн гэж бас ойлгож болохгүй. Йог гэдэг бол өөрөө нэгдэл гэсэн утгатай үг. Одоо яг тухайн мөчөд үйлдэж байгаа тэр үйлдэлийг одоо биеэрээ, сэтгэлээрээ бас оюун санаагаараа яг зэрэг үйлдэхийг ер нь бол йог хийх гэж хэлж ойлгож болно. Йогийн дасгалыг хийхдээ ч гэсэн ялгаагүй. Би биеэрээ тухайн хөдөлгөөнийг хийж гин. За тэгээд тэрийг яг амьсгалтайгаа хослуулад анхаарлаа төвлөрүүлээд үнэн сэтгэлээсээ өөр зүйл цатаарахгүйгээр тухайн мөчөд яг тэр зүйлийг үлдэж чадчихвэл энэ нь бас йог хийх болж байгаа. За нөгөө талаас хэм бол яг нэгдэх гэдэг ойлголтыг бас бурхантайгаа нэгдэх, байгальтайгаа нэгдэх яг байгалийн нэг хэсэг шүү би. Бүгдээрээ л одоо нэг зүйлийн, нэг энергийн, нэг том энергийн магадгүй нэг хэсэг шүү гэдгээр мэдэж ойлгож үнэн сэтгэлээсээ хүлээн авч тэр байгальтайгаа нэгдэх, бурхантайгаа нэгдхийг бас хэлж байгаа.
Тэгэхээр йог хийснээр хүний биед гарах эерэг өөрчлөлтүүд юу вэ? Ер нь бол хүмүүс ярьдаг штеп. Нурууны өвчин алга болж ийн, толгой өвдөлт байхгүй болж ийн, сэр нур одоо хөшгөө боллоо гэдэг ч юм уу тий. Тэгэхээр йог хэр хугацаанд хийж иж ер нь биед тэр өөрчлөлтүүд нь мэдэгдэж эхэлдэг бай. За йог хийхээр болохоор маш сайхан үр дүнгууд мэдээж гардаг. За жишээ нь нойр хөдөлт бол маш сайхан нөлөөлдөг байгаа. Стресс ядаргаа тайлагдана, цусны эргэл сайжирна. Тэгээд цусны эргэл сайжрахын хэрээр одоо хоолоор идж байгаа шимт бодисууд маань бас бүх эргэтэн системүүдэд хүрэх боломж бүрдэнч гэдэг юм уу те. Маш олон сайхан үр дүнгууд бол байдаг. Энийг бол хүн өөрөө йогоор хичээлж хийж илүүхээр мэдэрнэ. Ямар хугацаанд үр дүн гардгийг асуулаа шүү дээ. Яг тодорхой үр дүн гарахыг хүсвэл хүн бас жоохон тууштай байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгэхээр дор хаяж 3 сар ер нь хичээллүүл бас өөрийн хүссэн үр дүнгээс ингэж харж эхэлнэ гэдгийг бол одоо баттай хэлмээр байна. Тэгээ йог дээр нөгөө амьсгалын техник гэж нэг ойлголт байдаг шүү дээ. Яг бид нар яаж зөв амьсгалж ийн гэдгийг ер нь мэдгүй. Зөв амьсгалах чинь ер нь айгүй чухал хэлэлт юм билээ шүү дээ. Тийм. За тэгэхээр амьсгалын тал дээр гэх юм бол өөрөө их өргөн царуураат их том ойлголт байгаа л да. Йогийн том мастер одоо Шивананда гэдэг хүн хэлэхдээ хүн хэрвээ минутад 15 удаа амьсгалдаг бол өөрөөр хэлбэл 4 секундэд 1 удаа амьсгалдаг бол 75-аас 80 хүртэл наслана гинэ. За хэрвээ та минутад 10 удаа амьсгалдаг бол өөрөөр хэлэх юм бол 6 секундэд 1 удаа амьсгалдаг бол 100 хүртэл наслах боломжтой гэж хэлсэн байдаг. Тэгэд ийм учраас нохой богино настай байдаг юм а гэж Шивананда хэлсэн байдаг. Тэгэхээр нохой ч ингээд хурд амьсгалдаг шүү дээ тий. Шашин талаасаа ч юм ингээд тайлбарлаад үзэх юм бол хүн ер нь нөгөө бүх юм амьдралд нь одоо тоотой ирдэг гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр амьсгал хүртэл тоотой ирдэг гэж үздэг. Тэгэхээр өнөөдөр би амьсгалаа хэр гаманж хэр удаанаар ингэж амьсгална. Төдий чинь удаан хугацаанд амьдрах боломжтой. Хэр хурдан амьсгалж өрн таран хийн. Төдий чинь хурдан тэр амьсгалаа хураах нь байна. Йогийн дасгалыг хийж явах үед яг би физиологи талаасаа ярих юм бол одоо хүний булчингууд чинь сахарын нөөц байгаа шүү дээ. Тэгэхээр тэр сахарын нөөцөө задлж энергийг үүсгэхийн тулд хүн хүчил төрөгчийг хангалттай авсан байх шаардлагатай байдаг. За энерги задрах хангалттай хүчил төрөгч орж ирэхгүй учраас хүн өөрийнхөө биеэс нөгөө сүний хүчлийг ялгаруулж идэг. Тэгээ сүний хүчил их ялгараад ирэхээр хүний бие булраад нөгөө булчин агшиж чадахгүй болоод сольддог. Тэгэхээр ер нь бол нөгөө амьсгалтайгаа хослуулж хийх нь маш олон талаасаа давуу талтай. Тэгээд хүний амьсгалыг бол ер нь оюун санаа, сэтгэл санаатайгаа яг гүн гүнзгий холбоотой байдаг гэж хэлдэг. Яа тэр нь ямар учиртай вэ гэхээр ер нь бол одоо бид нэр ууртай ч юм уу эсвэл сандарсан үед амьсгал түргсээд эсвэл заримдаа бүр амьсгалааж мартсан байдаг шүү дээ. Давчтаад эхэлдэг. Харин тайван жаргалтай байх үедээ бол хүний амьсгал аяндаа уужим сайхан байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл таны амьсгал одоо хэр уужим, хэр тайван байна, таны сэтгэл санаа дагаад тийм болдог гэсэн үг. Тэгэхээр энийг ингээд амьсгалын засал хийгдэл хүмүүс аяндаа анзаарагддаг. Хичнээн стресстэй, ядаргаатай, уур цаартай, эсвэл нойр гүдэлтэй байсан ч гэсэн зарим нэг амьсгалын засгалыг одоо тодорхой хугацаанд хийгдэл. Тодорхой хугацаанд гэдэг нь одоо 2-3 минут, 5 минут хийгдэл үндшэл өөр мэдрэгддэг гэсэн үг. Тэгэхээр бид нар яг саяны хэлсэнчлэн яг ямар амьсгалын дасгалыг тийм үед хийвэл зүгээр. Магадгүй нэг гинт стрессддэг ч юм уу, бохирддаг үе хүмүүс зөндөө гардаг шүү дээ. Тийм. Хоосон төвчлөлтэй амьсгалын засал гэж байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр өөрийнхөө судсыг чагнангаа хийх боломжтой. Гараараа нөгөө судцаа ингээд мэдэрдэг шүү дээ. Тэгэж чагнангаа 6 цохилох хооронд нэг амьсгал аваад нэг цохилох хооронд түгжээд тэгээ 6 цохилох хооронд амьсгалаа гаргаад тэгээд нэг цохилох хооронд түгждэг. Ийм амьсгалын засал байдаг. Тэгээ энийг нэг 3-5 удаа ер нь бол дарааллуулаад хийгээд үзээрэй гэхэд бол маш их одоо үр дүн мэдрэгдэх болно. За ингээд йогийн талаар бас ерөнхий ойлголтыг авлаа. Тэгээ ер нь яаж явж байгаад ингээ йогтой холбогдчихвоо. Би бас чамайг мэддэг хүний хувьд 4 жил те Туркийн Анталия хотод эдийн засагч мэргэжлэр төгссөн хүн байна. Тэгээ Монголд ирэнгүүтээ нөгөө эдийн засагч гэдэг мэргэжил биш. Бүр шал одоо эсрэг тесрэг йогийн багш гэдэг энэ мэргэжлэр ер нь бол ажиллах болсон. Энэ талаарх тэр амьдралын түүхээсээ манай сонсогчдтой хуваалцаж. За ер нь нэг тийм юу санагдаад дээ шүү дээ. Юм ингээд шууд нэг өдөр болчдгоо те. Цаг тохироо нэрхээр болдог ч гэдэг юм уу. Эсвэл ингээд ямар нэгэн байдлаар хийх ёстой юм аа хүн яаж игээд хийдгэл юм шиг санагдсан. Өнөөдөр би эдийн засгчаар сурчаад йогийн багш болсон байгаатай адилхан те. Чи ч гэсэн одоо олон улсын харилцаагаар сурчаад шилүүл сэтгүүлч болсон явж байгаа юм чинь те. Тэгэхээр йогийн хувьд гэх юм бол би ер нь нөгөө бага бахаасаа эхлээд өөрийгөө дандаа хайна гэх юм уу те яг юуны төлөө би ирсэн бэ, яг юу хийх ёстой вэ, юу сурах ёстой вэ гэж дандаа боддог байсан.
найзуудаа харахаар манай зарим найзууд ч ер нь бол эмч болно гэдэг ч юм уу тэрэндээ л яг үнэнч зарим хүмүүс бол нэг төрөлхийн одоо сэтгүүлч болно гэдэг ч юм уу тэрийг л яг хийхийг хичээдэг шүү дээ. Надад бол тийм яг багын хүсэл мөрөөдөл гэж байгаагүй. За тэгээ ер нь бол амьдралынхаа юм урсгалаар явж байгаад тэгээд эдийн засаг гэдэг мэргэжлийг бол би яг хүсэж сонгоогүй. Гэхдээ маш их хайрлж одоо дуртайгаар сурсан юм мэргэжил яг сурах тусам илүү их сонирхолтой болж ингэж сурсан байгаа. За тэгээд ингээд сурж байгаа хугацаанд нэг өөрийгөө таньж мэдгийнсэн гэсэн асуулт маань юу дуусахгүй л явж исэн. Анх 2014 онд йогийн хичээл анх хийж үзээд одоо йогийн ангид анх бүртгүүлээд явж эхэлсэн байгаа. Тэгээд тухайн үед юу гэж утсан бэ гэхээр би 10 жилд байхдаа ч юу бондгорд байсан. Тэгээд их сургуульд очиод Түркт очиод айгүй хамттай идээд бүр нэлээх тараглаад ерөнхийдөө жоохон жингээ асыж гэдэг юм уу дасгал хөдөлгөөн гэдэг утгаар л юу н харж исэн. Тэгээд 14 онд анх ингээд йогд яваад 1 сар яваад утсан чинь энэ ер нь дасгал хөдөлгөөн сараа өөр зүйл юм байна гэдгийг илүү ойлгосон. Илүү өөртөөгөө байж ингэж авах хугацаанд өөрийгөө илүү таньж мэдэх энэ боломжийг бас надад олгож ирсэн. Дараа нь сургуулаа төгсөөд за ер нь энэ зүйлийг эхлээд одоо нэлээд сайн судалж мэдээ гэж бодсны үндсэн дээр багшийн сургалтанд явж эхэлсэн. Багшийн сургалтанд явж авах хугацаанд бол яг энэ хугацаанд миний яг хайж исэн, хүсэж исэн ч гэдэг юм уу зүйл суралцж исэн энэ бүх зүйлийг нэгтгэцэн ийм нэг зүйл юм шиг надад санагдсан. Тэгэл одоо амьдралынхаа урсгалаар ер нь тэгэл багш болсон доо. Тэгэхээр бас яг Улаанбаатарт анх Туркээс төгсөөд ирсэн шүү дээ. Тэр үед тийм баггүй бэрхшээл ч юм уу ийм төөрөгдөл чамд тулгарч исэн гэдгийг би бас тодорхой хэмжээгээр мэдэн тэр талаас одоо яах вэ эренгүүтээ ингээл хүмүүс бүгд ажиллаа л гэдэг тийм. Тэнгүүд нэг ажилд орчмоор ч юм шиг ингээл тэр тал дээр их юм бол ер нь хүн нэгдүгээрт хүнд олон сонголт байх тусам одоо олон хувц байхаар хүн алийг өмсгөө гэдэг штеп ер нь нэг тэрнтэй адилхан эсвэл олон сонголт байх тусмаа нөгөө талаас яг өөрийгөө олоогүй ч юм уу байх тусмаа бас тэгээ дээрээс нэг завтай байх тусмаа айгүй стресст ордог юм шиг санагддаг. Юугаа сонгохоо мэдхгүйтэй ингээд нэг хоёр юмны хооронд төөрөгддөг юм шиг санагддаг. Тэгээ тухайн үед би баг наснаас эхлэж хийчихсэн мэдэх бах ер нь юмд идэвхтэй оролцохыг хичээдэг байсан. Их сургууль ахтай ялангуяа маш олон юм тэмцээн уралдаанч бай, янз бүрийн нийгмийн ажилд бас идэвхтэй оролцдог байсан. Хичээл сургалт гээд ер нь нэлээд завгүй байдаг гэж хаад тэгээ гинт ирээд гинтгэн завтай болчихоор хүн чинь ингээд яхаа мэдхээ байж тийм лээ. Би ч одоо яах вүлээ гэж бодоод ер нь айгүй юм бодсон. Йогийн багшаар яг дөнгөж сураад төгссөн байсан. Йогийн багшаар сурж төгсөх хүртлээр болохоор би ер нь нэг завтай байгаагүй. Тэгээ яг нэг хэсэгхэн 2-7 хоногийн хугацаанд яг завтай ингээд байсан чинь яг хойштоо би юугаар ажиллах вүлээ ингээд 5 жил сураад ирсэн байдаг. Тэгээ эдийн засгаар ажиллах уу? Ажлуулыг хаана ажиллах уу гэдэг юм уу? Тэгээ өргөлүүлээ сурах илүү сурвал хаана сурах уу? Ямар маягаар сурах уу? Юугаар сурах уу гэдэг юм уу? За тэгээд эсвэл ингээд бас энэ йогийн сайхан мэдлэгийг мэдээд авлаа. Энэ зүйлийг ч гэсэн ингээд орхимооргүй гэдэг тий. Тэгээд нэг юм төөрөгдөлд ороод айгүйх стрессжсэн. Тэгээд тийм үед хүн бас өөрийгөө бусдтай нэлийн харьцуулж эхэлдэг юм санагдсан. Ингээд бус найзтайгаа харахад альтын ажиллаа олцсон, амьдралаа олцсон ч юм уу ингээд явж хахад би нэг ганцаараа хаягдсан юм шиг иймэрхүү сэтгэл хүнд төрдөг юм лээ. Тэгэхээр хүн бол ер нь завтай байх тусмаа айгүй стресст ордог юм шиг санагдсан. Тэгэхээр ялангуяа залуу байхдаа юм ирч хүчтэй сайхан насн дээр аль болох завгүй жолын зүйлийг амжуулах хэрэгтэй байна гэж ер нь бодсон доо. Яг манай өмнөх дугаар дээр сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар ер нь ярилцсан байхгүй юу? Тэгээ тэрэн дээр сэтгэл зүйч ламсвар нэг зүйл хэлжсэн нь миний ингээд сэтгэл ер нь татгуулцсан. Тэгэхээр хүн ямар нэгэн тийм сэтгэл готролд орсон бол хамгийн эхлээд одоо ангижрах арга зам нь бол завгүй байх гэж байгаа. Хамгийн эхлээд та сэтгэл готролд орсон бол завгүй байж эхлэе. Тэгээ тэр зөвлөгөөг сонсоод би бас ингээд шууд зүрхэнд орсон нэг юм үг гэдэг шүү дээ. Нээрэл тиймдээ бид нар ч одоо завтай байхаараа л хамаг юм хайрцуулал өөрийгөө харж эхлээл өөрийгөө одоо олж эхлэцч гэдэг юм уу. Тийм нөхцөл байдалд ер нь ордог юм шиг санагдсан. Тий, ер нь бол завтай гацсан хүн нэг би ер нь юу хийгээд байна те. Одоо нэг хүн чинь ер нь дандаа ямар нэг юмтай уралдаж өрсөлдөж амьдэрдэг болсон шүү дээ орчин үеийн нийгэмд ялангуяа. Тэгээ завтай гацсан хүн ямар нэг юмнаас хоцроод байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм шиг надад санагдсан. Тэгээ хамгийн гол нь ингээд залуу нас маань ч гэсэн яваад идэг, урсаад идэг цаг хугацаа би дахиж эргүүлж чадахгүй. Тэгтэл өнөөдөр би ингээд зүгээр суугаад ах юм бол үнэхээр харамсалтай. Тэгээ яг тэр хугацаанд нэг өөрийгөө олох гэж ярьдаг штеп. Тэр тохирон таарсан юм шиг надад санагдсан байхгүй. Яг ингээд өөрийнхөө хийх хэрэгтэй юмыг дараа нь сэтгэл ханамжтай байх. Тэгэхгүй бол тэгээл дургүй ажиллаа хийгээл өглөө болгон хүчээр босоод ажилдаа явдаг хүмүүс зөндөө байдаг штеп. Харин ч бас нөгөө талаар завтай байснараа чи яг нэг тэр өөрийнхөө
хүсээд байгаа, сонирхоод байгаа юм аа. Яг өөрийгөө олсон юм шиг. Тийм. Тэгээд яг тухайн үед бас надад яг тэр зүйл бас автагдахгүй. Хүү юу лээ, яаж байгаа лээ би чинь гэж өөрийгөө анзаарахад тусалсан зүйл маань өөрөө йогийн мэддэг байсан. Тэгэхээр багш нараасаа сонсож сурсан зүйл маань эргээд яг тэр үед надад хийх гэж бодогдуулсан л да. Йог хийснээр хүн бол өөрийгөө нэлээд сайн анзаарч ер нь өөрийгөө таньж мэддэг л одоо тийм арга зам гэж би бол боддог. Надад их тусалсан юм шиг санагддаг. Дараа нь яг нөгөө йогийн багш хийх боломж гараад тэгээд ерөнхийдөө Lotus Yoga-ийн төвд тэр үеэс эхлээд одоо хүртэл багшилж байгаа. Дээрээс нөгөө йог гэхэр юу батагдаад юм л та. Яг йог хийж эхэлснээсээ хойш маш их хэмжээгээр бол амжилттай чин хайж чадсан байгаа. Тэгэхээр энэ түүхээс бас уулзаж магадгүй энэ подкастыг сонсоод илүү гэлжингээсээ салмаар байгаа хүмүүс бас байж болно шүү дээ. Яг гоо йог хийж эхлэснээсээ хойш биш баха. Тэр бол ер нь нөгөө их сургууль байх үеэсээ гэж хэлж болно. Ер нь бол би нөгөө бага хахта буруу хоолтой одоо буруу амьдралын хэм маягтай л байсан юм лээ л дээ тэр үед өөрөө тэрийг мэдтгүү. Хэсэг хугацааны дараа ер нь бол нөгөө өсвөр насны дээр нэлээ жин аваад юм уу жоохон тархлаад. За тэгээд дараа нь их сургуульд очиод нөгөө дандаа хичээл хийхэр чинь хүн заримдаа нөгөө хичээлээ стресс гэрээ айгу хийддэг. Тэгээд дээрэс нэмээд Туркид чинь нөгөө амттан гурлан идэх юм болоод маш хэлбэгтэй газар шүү дээ. Тэгэхээр тийм зүйлс илдээд ер нь бол нэлээд жин нэмсэн. Тэгээд жин нэмхээр хүн бас нэг тийм сэтгэл санаагаар ундаг ч юм уу бас өөртөө итгэл багасдаг юм шиг санагддаг. Тэгээд тухайн үед ер нь эрүүл мэндэ бодоод би энэ юмд одоо цэг тавих хэрэгтэй мэн гэж бодсон л да. Тэгээд цэг тавих хэрэгтэй гэж одоо шийдвэрээ гаргаад яг тэрийг хийж эхлэх хүртэл бол үнэхээр их одоо юм болсон. Тэгэхээр нөгөө юмны эхлэл гэдэг юмны тал нь байдаг гэдэг бол үнэхээр өнөөг шиг надад санагддаг. Яг тэр зүйлийг эхлэх гэдэг амар хэцүү байдаг. Тухайн үед яадаг байсан бэ гэхээр би ямар нэгэн хүмүүсийн тий одоо турсан түүхч гэдэг юм одоо юу гэдгийг тиймэрхүү зүйлийг ингээл сонирхол ямар дайет бариул яадаг юм бэ гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлийг айгүйх судалдаг байсан. Тийм зүйлийг барих бол үнэхээр би л авч чадахгүй юм блэ. Би нэг тийм тулбартай хүн биш байх магадгүй тийм талаар эсвэл нэг тийм жоохон өөрийгөө зовоох дургүй хүн ч юм уу. 2-3 хоног л барьлаа гэж бодоход ямар нэг юм бол тэрнээс хойш өөрчлүүлэхэд аюу хэцүү байдаг. Ингэж явсаар байгаа. Тэгээ нөгөө ингээд нэг юм хийж явж байгаад болцохоор хүн бас сэтгэлээр ундаг. Би ингээд эхлүүлчихэж байгаад ингээд болчлоо тий. Харин тий хүн ер нь аюу сэтгэлээр ундаг юм санагддаг. Ер нь ихэнх хүмүүст анзаардаг юм юу гэдэг вэ гэхээр одоо шинэ жил боллоо гэхээр шинэ жилээс өмнө турамч гэдэг юм тий. Нэг баяр болохоор тэр баярт зориулаад турах гэдэг тий. Тэгтэл одоо хоолоос аваач ямар нэгэн байдлаар турчлаа гэж бодоход тэр нь бас хэдий үргэлжлэх вэ гэдгийг бас нэлээд сайн бодож үзэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд нэг өдөр би бодсон ер нь ингээд юу гэдгийг ийм маягаар те би жингээ аслаач гисэн. Тэр нь яг хэдий хугацаа хүртэл үргэлжлэхийн. Эргээд миний эрүүл мэндэд хортой байхад би ер нь ингэж яах юм гэж бодсон. Магадгүй би өнөөдөр ямар нэг юм эхлэх юм бол жоохноор ингээд мацаад явж хахад 2 сарын дараа, 3 сарын дараа, жилийн дараа гэж шал өөр газар байх боломжтой шүү гэж бодсон учраас бүх зүйлээ ер нь амьдралынхаа хөвчлийг өөрчлөе гэж бодсон л доо. Тэгэхээр одоо нөгөө хоёулынх нь яриад байгаа тэр эрүүл амьдралын хэм маяг гэдэг юмыг баг зэрэг судалж эхэлсэн. Хамгийн түрүүнд миний судалсан зүйл болохоор хооллолт байсан. Тэгэхээр зөв хооллолт гэдэг бол ер нь турхаж байгаа хүмүүс 70% чухал гэдэг бол нэлээд үнэн гэж би боддог. Мэдээж тэрний хаажуугаар тэр 20-30% гэдэг нь чухал биш гэсэн үг биш шүү. Тэр дасгал хөдөлгөөнийг ерөөсөөр орхидуулж болохгүй. Гэхдээ одоо турхаж байгаа хүнд бол хамгийн чухал зүйл нь бол зөв хооллолт байдаг гэж боддог. Тэгээ хоолтын талаар ерөнхийдөө бас нэлээд судалж эхлэв. Тэгээ өөрийнхөө хоолтыг зөв болгох чадсанаар 2 жилийн дотор бол бараг 17 ил хайсан байгаа. За тэгээ 17 ил чи бас л хичээл зүтгэл өөрийгөө ялан дийлэх тэр их тий өсөн шүү дээ. Тэгээд яг энэ дээр нэг юм бодогдсон л доо надаа ингээд эргээд харж байхад ямар нэг юм одоо харахад магадгүй муу харагдчихэж болно. Тэгэхээр тэр зүйлийн ар заавал ямар нэгэн сайн тал ч гэсэн байдаг. Юм ер нь хоёр талтай байна. Тэгээд тухайн үед би хүүхд байхдаа магадгүй тархлаагүй байсан бол эрүүл амьдралын хэм маягтай байхын үндсийг ойлгохгүй байх байсан. Өнөөдөр магадгүй би биш байх байсан тий. Өнөөдөр магадгүй би йогийн багш биш байх байсан. Яалтчгүй тухайн үед тархлахтаа бол би одоо яагаад ингэж буруу хооллооч гэдэг юм маш их одоо бурууг хайж лээсэн л та. Яагаад гэдэг асуулт бол хүн болгон дандаа байдаг. Гэхдээ дараа нь эргээд харахад бол ер нь яг тэгсний ачаар би бас маш их зүйлийг сурч авч тэгээ өөрийгөө ялан дийлж тэгээ тэр явцтай бол турна гэдэг маань бол зөвхөн зүгээр би физиологийн хувьд гарч байгаа юм нэгэн гол дамжилт биш шүү дээ. Энэ бол нөгөө сэтгэл зүйн асуудал гэдэг байхгүй. Сэтгэл зүгээ ялж дийлнэ, өөрийгөө ялна гэдэг чинь өөрөө эргээд хүнд маш их урам зориг, гэрч хүч тэгээд өөртөө итгэлээ өгдөг юм шиг санагдсан.
Яг энэ шийдвэртэй ч холбоотой нөгөө чи яг дотроо тэр шийдвэрийг гаргасан юм шиг санагдчихж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр хүмүүс хэлдэг штэ. Эрүүл амьдраа. Одоо дасгал хөдөлгөөн хий, зөв хоол идэ, жимс ногоо идэ гэж зөндөө ярьдаг ч гэсэн дандаа нөгөө чихнийхээ хажуугаар өнгөрөөчдөг. Хүн хизээч өөрчлөгддөггүй. Хамгийн гол нь тухай хүн яг тэр дотроо зөв гэж бодсон тэр шийдвэрийг бүр тэр эцсийн шийдвэрийг гаргасч өөртөө бүр амлалт өгсөн тийм үедээ л өөрийгөө ялан дийлж чаддаг юм шиг санагдсан. Бусад хүмүүс одоо 1000 өглөөд тий чи эрүүл амьдраа энэ чинь чухал зүйл гэж хэлхээсээ илүүтэй өөрөө яг тэр утга учирыг нь ойлгоод тийчээч л нэг хөдөлж харин тийм яг яагаад би энэ зүйлийг хийх гэж байгаа вэ те энийг хийснээр яг би юуг олж авах вүлээ би яг хийх ёстой мүү гэдэг зүйлээ хүн эхлээд маш сайн мэдэх хэрэгтэй. Альва зүйлийг сурахтаа нэг хөдөлгөөнийг сурахтаа ч гэсэн зүгээр нэг тэр хөдөлгөөнийг хийгээд авах биш. Яагаад би энийг хийх ёстой вэ? Энийг хийснээр надад юу болох вэ? Тэгээ би энийг хийх ёстой мүү үгүй мүү гэдгийг маш сайн бодож өөрөө яг үнэн сэтгэлээсээ ойлгож ийж эхлэх юм санагдсан. Тэгээд одоо ингээд сонсогчдоо сандаж хэлэхэд хэрвээ танд бас ямар нэгэн байдлаар турах ч юм уу, за тархлах ч гэсэн бас зарим хүмүүст асуудал байдаг шүү дээ, тийм. За тэгээ булчин мас авах ч ер нь хүн болгонд янз бүрийн зорилгууд байж болно. Тэгэхээр тэдгээр зорилготой хүрэхийн тулд хамгийн түрүүнд сэтгэл зүгээл маш сайн бэлдэх хэрэгтэй. Яагаад гэвэл одоо би түрүү хэлсэнчлэн магадгүй ингээд нэг 10 хэдэн хил асах бол зарим хүмүүсийн хувьд бол 1 сар, 2 сар, 3 сарын дотор хийж чадах зүйл байхгүй. 6 сар бол хангалттай гэж би бол хэлнэ. Гэхдээ миний хувьд бол одоо 2 жил болсон гэдгсэн шүү дээ. Яг ихний 10 хил бол маш хурдан хаягддаг юм лээ. Тэгээд тэрний дараагийн ингээд 10 хил бол ингээд ер нь хүн турхын хэрээр хил одоо жим буурна гэдэг нь арай хэцүү болдог ч юм уу тэгж санагдсан. Тэгээд хамгийн гол нь яагаад 2 жил одоо миний хувьд 2 жилийг зарцуулсан бэ гэхлээр тэр хугацаанд дандаа нөгөө өөртөө тэр тэмцэлч юм уу нөгөө юм сэтгэл зүйн нэг юм дандаа явж исэн л да. Нэг юмыг барьж байгаа л хүн ингээд нөгөө жаргал даахгүй зовлон гэдэг шигтэй ингээд үр дүн хараад ирэхээр нэг бол болчдөг. Тийм зүйл их байдаг л да ингээл чи яасан гоё болсон ч юм уу эсвэл ингээ өөрийгөө ингээ хараад яг хүссэн хэмжээндээ ч юм очиод ирэхээрээ тэр зүйлээ хайчдаг ч юм уу те. Эхлээд зүгээр энэ миний амьдралын хөвшил шүү би энийг хийх ёстой шүү гэдэг юм аа яг үнэн сэтгэлээсээ ухамсарлж ийж энэ бүх одоо өөрчлөлтүүд хэлнэ гэж хэлмээр байна. Тэгэхээр сонсогчдоо ер нь бол тгий зөвлөмөр юм те. Ер нь та ямар ч одоо дадал зуршлыг өөртөө суулгаж хэлсэн бай. Тэр утга учирыг нь маш сайн ойлгох хэрэгтэй байна. Ухамсарлах хэрэгтэй байна. Тэгжиж л тэр чинь ажил хэрэг болох юм байна. Тэгэхгүй нэг хүмүүсийн хэлснээр одоо яваад ивэл үр дүн төрөхгүй нь шүү дээ. Тэгэхээр одоо зөв халалтын талаар бас товчхон ярилцъя гэж бодлоо. Ингээд тодорхой хэмжээнд бас зөв халалтын талаар судалж бие дээрээ хэрэгжүүлж үтсэн хүн шүү дээ. Тэгэхээр ер нь зөв хооллож эхлэх гэж байгаа хүмүүст хамгийн эхлээд ер нь ямар хүнснүүдээс татгалзах хэрэгтэй. За юун түрүүнд миний нэг хэлэх хэрэгтэй бас нэг зүйл байгаа л да. Би бол хоол зүйч биш. Би яг өөрөө энийг судлаад тэгээд өөр дээрээ одоо үр дүн мэдэрсэн хүний хуваар ярьж байгаа. За тэгээд зарим нэг мэдлийг болохоор би өөрийнхөө бас йог болон багш нараасаа тий авсан тэр мэдлэгээс бас хуваалцаж болно. Тэрнээс биш одоо яг мэрэгжлийн хүн ингээ юм хэлж байгаа юм шиг бас тэгж болохгүй дээ. Наантай цаантай бас өөртөө бас тунгааж үгээсэй гэж би хүмүүсийг хүсэж байна. За нэгдүгээр гэх юм бол хүн болгоны бие физиологи өөр байгаа. Тэгэхээр яг тэрийг идэхэд танд зохистой зохисгүй яг тэдэн цагт та хооллох хэрэгтэй хэрэггүй бүх хүн адилхан байж хизээж болохгүй. Хүн өөртөө таарсан өөрийгөө мэдээд тэ өөртөө таарсан тэр зүйлийг байгаль одоо цаг уур орчин нөхцөлдөө зохицуулан хэрэглэх нь бол хамгийн зөв. Гэхдээ зайлшгүй татгалзах хэрэгтэй хүнсэх юм бол мэдээж хэрэг нөгөө нөөшлөгч ч юм уу те ямар нэгэн байдлаар удаан хадгалах тэр зүйлс орсон. Тэгээ газтай хийжүүлсэн ундаа тэгээд одоо чипс ч юм уу те чихэр гэд хүний бид ер нь нэг тийм ямар ч хэрэгтэй биш зүйлс байгаа шүү. Мэдээж тэрдгээр зүйлсээс бол хүн аль болох татгалзах хэрэгтэй. Гэхдээ 20-80% одоо хуулийг ер нь бол баримтлуул зүгээр санагддаг. 80% та өөрийнхөө хүснээр хооллоо. Тэгээд 20% та 80% та болохоор нөгөө 80% та яг нөгөө эрүүл хооллож байгаа бол зөв хооллож байгаа бол 20% та ерөнхийдөө бол хүссэн юм хаяадаа бол идэж болно гэж бодож байна. За тэгээд хоолны талаар гэдэх юм бол ер нь бол нэг ийм зүйл өгдөг. Бид нар хоолноос яг микро түвшинд бол шимт хичээлийг авч байгаа шүү дээ. Макро түвшинд бол одоо уураг нүүрсээс өөгдсөйг авч байгаа тийм. Тэгэхээр тэр уураг нүүрсээс өөгдс гэдэг зүйлс маань болохоор харилцан адилгүй хугацааны дараа бид задрахаараа цуснд одоо сахар болж хуурдаг байгаа. Тэгэхээр одоо уураг бол жишээлбэл арай илүү удаан хугацаанд задардаг тийм. Нүүрс ус гэдэг зүйл маань болохоор арай илүү хурдан хугацаанд цусндах сахарыг одоо ихсэж идэг байгаа маа.
Тэр цуснд бол тодорхой хэмжээний сахар байх хэрэгтэй шүү дээ. Тэгжээж бид нэр өдөр тутмынхаа одоо үйл ажиллагааг явуулна, миний зүрх цогцлогоод тарих юм ботход хүртэл одоо энерги хэрэгтэй. Тэр энерги бид нэр цуснд дах сахарнаас бас авж байгаа. Тэгэхээр одоо би нэг хоол идлээ гэж бодъё л доо. Тэр эзэн хоол маань тодорхой хугацааны дараа цуснд дах сахарыг маань өсгөх гэнэ. За тэгтэл цуснд дах сахар маань би хитрхи их одоо хурдан задардаг, хурдан сахар болдог хүмүүс буюу нүүрс ус ихтэй хоол идлээ гэж бодъё. Тэнд нөгөө гурил талах, нэмэлт сахар орсон тэр бүх бүтээгдэхүүнүүд орно шүү дээ, тий. Тэдгээр хүнсийг идлээ маш хурдан хугацаанд миний цуснд дах сахарын хэмжээ ихсдэг. За тэгээд цуснд дах сахарын хэмжээ ихсэнгүүт нөгөө нойр булчирхаанаас инсулин гэдэг бодис ялгараад тэгээд нөлөөдөл сахарыг маань багц эм гликоген болгоод тэгээд тэрийг хамгийн түрүүнд илгэнд хадгалдаг байгаа. Тэгэхээр илгэнд хадгалагдсан нүүрс усныхаа нөөцийг би хоол идэхгүй байх үедээ задлж хэрэгэлдэг байгаа. Орой унтж авах хугацаанд ч юм уу миний биед нэг энерги хэрэгтэй болсон үед илгэндэх нөөцөө задлж хэрэгэлдэг байх нь. Эсвэл хоол идэхгүй удаан явдаг ш хоолноос хоолны хоорн тодорхой хугацаанд явж байгаа шүү дээ. За тэгээд тэр илгэний маань нөөц дүүрэн байлаа гэж бодъё. Би яагаад гэвэл зогсоо зайгүй юм мэдчихийдэг хүн байлаа гэж бодъё л доо. Нэг хоол идэж дуусаад дахиад нэг жоохон жижиг сажиг юм дэл чихэр мэгрэдэл тэгжсэн дахиад хоол идэл ингээл явдаг байлаа гэж бодъё. Тэгвэл миний илгэндэх нөөц маань нөгөө ашиглагдах боломж олдохгүй учраас тэр маань дүүрэн байдаг. За тэгэнгүүт дараа нь булчинд очиж хадгалдаг байгаа. Тэр булчинд хадгалагдж байгаа тэр нүүрс уснуудаа усны нөөц болохоор яадаг вэ гэхээр хүн тухайн булчинг ажилуулж захтаа зарцуулдаг. Тэр булчинд энерги болж өгдөг гэсэн үг. Тэгтэл би одоо нөгөө хөдөлгөөн хийдэггүй байлаа гэж бодъё. Тэ өглөөнөөс орой хүртэл одоо машин сууж яваал, ажлаар очиж суугаал, тэгээл ингээл гэртээ очиж унтаал ингээ бижээдэг байлаа гэж тэ. Тэгвэл миний нөгөө булчингийн нөөц маань одоо ашиглагдаагүй шүү дээ. Тэгэнгүүт нөгөө илүүдэл сахар маань булчинд хадгалагдчих чадахгүй юм чи хаашаа хадгалагдах вэ? Юу гэж бодож байна? Мэдхгүй яана. Мэдээж өөх болно. Тата. Тэр нөө хүмүүсийн тэр их гүзээч юм уу те одоо тэр өөх ханаас гарч ирээд юм нэ хоол их идэхээр тархалж ийн гэж ойлгоод байдаг шүү дээ. Яг нь нэг одын зөвлөлтөө тэр нь бид нар нөгөө эдсэн хоолоо одоо эдсэн хоолноос авж байгаа тэр калорийнхаа хэмжээнд тэрийг бас шатааж одоо зарцуулж чадахгүй байвал тэр нь мэдээж илүүдэлнэ. Ерөнхийдөө нэгээс өөх болоод байгаа байхгүй. Калорийн хэмжээ гэж юу хүмүүс ярьдаг шүү дээ. Хүмүүсийн нөгөө өдөрт авах хэмжээ нь тэд гэдэг. Энэ талаар илүү ойлгомжтой сонсогчдод тайлбарлаж өгч болох уу? За калорийн хэмжээ ер нь бол нөгөө BMI индекс гэдэг нэг юм байдаг. Тэрийг болохоор интернетэд одоо ингээ хаагаад үзэхэд таанч одоо тодорхойлждаг тиймэрхүү зүйлс зөндөө байдаг л автоматар. За тэр нь юу вэ гэхээр ерөнхийдөө хүний нөгөө биеийн өндөржин нас хөөс тэгээд дээрэс нь 7 хоног тэр их хөдөлгөөн хийдгээсээ хамаарат би бүтэн нэг өдрийн турш ямар ч хөдөлгөөн хийхгүй зүгээр байж хахад миний бие нөгөө зүрх цохилж тарих маань ажиллахын тулд хэр их энерги зарцуулдгийг бэ гэдгийг нь бодож олдог гэсэн үг. Тэгэхээр одоо жишээл минийх одоо 2000 гарлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол би өдрийн турш юу ч хийхгүй зүгээр байж хахад миний бие 2000 калори төр энергийг зарцуулна гэсэн үг өөрийнхөө одоо үйл ажиллагаанд. Өөрөөр хэлэх юм бол нөгөө би тэр зарцуулах энергитэйгээ тэнцүү хэмжээний энергитэй хоол хүнсийг идэх юм бол калоритой хоол хүнсийг идэх юм бол яг нь тархалахгүй турахгүй гэсэн үг. Тэрнээсээ илүү калорлог хүнс хэрэглэх юм бол тархална. Тэрнээсээ бага калори хэрэглэх юм бол хоол хүнс идэх юм бол одоо туурна гэсэн үг. Ер нь бол ерөнхий ойлголт нь тэр. Тэгтээ мэдээж тэрэн дээр одоо нэг юмыг анзаарах хэрэгтэй. Зөвхөн калори гэдэг нь чухал биш. Хамгийн гол нь тэр калори бид нар юунаас авч яана гэдэг чинь өөрөө маш их чухал. Бид нар хоолноос бас нөгөө микро шимтгийл буюу одоо витамин минералуудыг бас авч байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ямар төрлийн хоол идэх үү те? Ямар хэмжээний калорийг хэр их калорийг би юунаас авах уу гэдэг чинь бас өөр айгүй чухал. Тэрнээс би одоо ганцхан кола уугаал те өдрийн явах хэвээр калори хэмжээг ингээд дүүргэждэг бол тэр зөв хоол гэж ойлгож бас болчихсон шүү дээ. Зөв хэм маяг бол яагаад ч биш тийм. Тэгэхээр бид нар ер нь ямар хүнсийг хоол хүнсэндээ ер нь илүү төлхөө хэрэглэх хэрэгтэй вэ? Би нэг ханаас ч би нэг юм уншиж ийсэн. Өдрийн хоол байлаа гэж бодъё тий. Тэгээд тэр хоолны нэг 60% орчим нь ногоо, хүнсний ногоо. За 50 ч юм уу. Тэнгүүтээ нэг 30% орчим нь мах, үхрийн мах, хоньны мах ч юм уу би. Тэгээ үлдсэн нэг 10% нь ерөнхийдөө тэр гурил будаа. Ийм бүтцтэй байх хэрэгтэй гэж нэг зөвлөгөө уншиж ирсэн л та. Энэ хэр үнний ортой вэ? Ер нь тэр тал дээр бол надад ингэж санагдаг. Маш олон хоол зүйчд байгаа шүү дээ. Хоол зүйч болгон өөрийн гэсэн нэг тийм арга барилаар ажиллаж байгаа. Тухайн хүн одоо махан хоол иддэг юм уу, бас цагаан хоол иддэг юм уу те гэдгээсээ шалтгаалаад ямар төрлийн хүнс хэдэн үн байх вэ гэдгийг бол хүн янз янзаар зохицуулт юм лээ. Тэгээ тэрнээс гадна эрүүл мэндийн байдал болон одоо тэр хүн тархалж байгаа юу, турах гэж байгаа юу гэдгээсээ шалтгаалаад тэр тавгных нь пропорц юу нараа өөр байж болдог гэж ер нь бол миний судалж мэдснээр бол тийм. Тэгвэл ерөнхийдөө тавгны тал нь 50% нь нөгөө ногоо
ногоо шүү дээ. Цардуул багтай ногоо гэж байгаа. Үлдснийхээ болохоор ер нь 50% нь уураг, тэгээ 50% нь нүүрс ус байвалаас зохистой гэж боддог. За тэгээ нүүрс ус гэдэг дотроо болохоор аль болох химийн нэгдэлтэй нэмэлт сахар агуулаагүй тийм нүүрс усыг сонгож хэрэглүүл зүгээр ер нь бор будаач гэх юм уу те. Шар будаа одоо юу гэдгийг ер нь ямар нэгэн төрлийн будаа гэж болно. Эсвэл тэгээд бүхэл бүрийн гурил морилч гэх юм уу те. Ер нь тийм цайруулж тэгэж шимт хичээлийг нь арилгаагүй тиймэрхүү нүүрс усыг хэрэглүүл зүгээр. Тэгээд уурган дээр болохоор өөрийнхөө та ямар хоол иддэг хүн гэдгээс шалтгаалаад уургийг бол ер нь бол өндөг сүү те. Тэгэл дүүфүү, уурцаг. Тэрнээс гадна тагаан улаан бүх төрлийн маханд бол уураг маш хэмжээгээр агуулгадчихдаг. Тэгээд хамгийн бас нөгөө эдэм гэж байдаг шүү дээ. Эдэмний шар суунд маш их уураг агуулгаддаг. Ногоо дундаа нөгөө цардуул багтаа ногоо гэсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө иштэй ногоонууд тэр 50% нь болохоор ерөнхийдөө нөгөө ногоонууд цардуултлаг ногоо гэдэг нь юугаа хэлээд байгаа гэхээр хүмүүс лууван манжин энтер чинь болохоор их болохоро цардуул ихтэй болдог гэж ер нь бол үздэг юм лээ. Тэгэхээр тийм биш ер нь ногоонууд ч юм уу те. Тэгээд янз бүрийн тийм ногоо байвал зүгээр гэж хоол зүйчд бол ер нь тэгж ярьдаг. Тэгтээ энийг бас арай өөр талаас нь би ярмаар юм л да. Ягаад гэвэл уламжлалт талаасаа хүн бас баримталж явал надад илүү зүгээр санагддаг. За ерөнхийдөө нөгөө йогт одоо ихч дүү шинжлэх ухаан гэж яригддаг нөгөө аюурведийн ухаан гэж байгаа. Орчин үед бас хүмүүс нэлээд их судлага болсон йогийн багш нар ялангуяа аюурведийн ухаан гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр аюур гэдэг нь өөрөө аюу шуяа амьдрал гэсэн утгатай. Тэгээ веда гэдэг нь болохоор бүрэн мэдлэг гэсэн утгатай. Тэгэхээр амьдралын талаарх бүрэн мэдлэг гэсэн утгатай болж байгаа. Энэ мэдлэг маань дорны ангаах ухааны үндэс суурь болсон. Өөрөөр хэлбэл уламжлалт ангаахын үндэс суурь болсон ийм мэдлэг байгаа. Энэ мэдлэгийн дагуу хэлэхдээ болохоор ер нь энэ хорвоодлогын дээр байгаа бүх зүйл 5 элементээс бүрддэг гэж үздэг. Тэр нь болохоор окторгүй, хий, газар, шороо тий. Ус, тэгээ гал гэсэн ийм 5 элементээс бүрддэг байгаа. Тэгэхээр эдгээр 5 элемент маань бүх зүйл дагуулгдчихэдэг гэсэн үг. Тэгэхээр бидний идж байгаа хоол хүнс хүртэл бид ороо задрахаараа тэр 5 элемент болж задардаг гэж үздэг байгаа. Уламжлалт ухаанд болохоор үздэг зүйл нь болохоор ямар одоо цаг улиралтай зохицуулаад өөрийнхөө биеийн тэр төрөлхөөсөө өөрчлөлтөө тааруулаад тэгээ хоолыг яг зөв цагт нь хүртэх талаар ер нь бол заазруулдаг. Тэр нь надад илүү зүгээр юм шиг санагддаг л да. Калорийн тал дээр ингээ ярьсан шүү дээ. Тэдсэн чинь надад бас нэг нийтээ юу санаанд орлоо. Им жижиг хил аваад им бүх юмаа бараг жигэн жиддэг үе надад байсан. Тэгээ дараа нь бодохны тэр нь бол хүнд айгүйх стрессийг үүсгэдэг. Йоги чиглээд би харин ч эсрэгээрээ таргалсан. Ер нь 2-3 хил таргалсан байхгүй. Тэгээ тэрэндээ бол би амар баяртайгаа. Ер нь зүгээр нөгөө хүн хитрхи зөв хооллох гэж байгаа гэдэг чиг чинь бас өөрөө маш стрессийг үүсгэдэг. Тэр нь бас эрүүл зүйл биш гэж би бол боддог. Тэгэхээр нүгтрхийн юм болгоно хэмжээдтэй одоо юу гэдгийг тэдэн калори одоо тэдэн грамм мах идэд тэдэн грамм будаа идэх гэж ингэж бүх юм хэмжээж анддаг гэдэг бол тэрийгээ юм яаж нөгөө хүн болгоны бие өөр гэдэг байгаа шүү дээ. Тэрийгээ яаж тооцвол би жишээ нь яаж тооцвол вэ? За калори талаасаа гэдэг юм бол мэдээж хоол зүйч танд бол хамгийн тохиромжтой гэж би бол хэлнэ. Яг мэрэгжлийн хоол зүйч чинь яг таны амьдрал зохицуулаад идэх туртай хүнсийгт нь оролцуулаад өдөрт авах ёстой одоо тэр калорийн хэмжээг чинь тооцоолоод тэг бүх зүйлийг чинь гаргаад өгдөг гэсэн үг. Мэдээж хэрэг мэрэгжлийн үнд хандах нь бол хамгийн зүйтэй. Тэгтээ миний зүгээс гэж бодоход хэрвээ та фитнесийн тамирчин биш бол эсвэл нөгөө яг тухайн үед ямар нэгэн булчин мас авах ч юм уу үнэхээр эсвэл нэг богино хугацаанд жингээ ханж гэдэг юм уу яг нэг тийм тодорхой шалтгаантай л биш бол ерөн зүгээр эрүүл амьдралын хэм маяг гэдэг үүднээс заавал калори тооцож идэх шаардлагатай гэж би бол бодохгүй байна. Яг үлдээж бүх юма тооцоолоод ахаар хүн яг миний түрүүний хэлсэнчлэн нэг тийм стресс орчтой юм шиг санагцсан. Тэгээ хамгийн гол хэлэх юм бол та ямар нөхцөл амьдарч чинь тухайн цаг улирал тухайн газартаа нь юу байна те юу ургаж байна. Тэр зүйлийг идэх нь л хамгийн зөв гэж өрнө бол хэлдэг. Зөв хоолт гэхээр өглөөний цай айгуу чухал санагддаг. Тэгээ өдрийн хоол, орой хоолыг ер нь нөгөө 6-аас хойш битгий идэх гэж зөвлөдөг шүү дээ. Тэгээ энэ бол Монголын нөхцөлд яг үндэ айгуу хэцүү зүйл л дээ. Бид нар чинь 6 гэж ажиллаад дараад очивол нөгөө хоол хүнсээ игээл идэн шүү дээ. Тэгэхээр энэ талаар хоёлаа нэг өглөө өдөр орой хоолны ач холбогдлын талаар нэг товчхон ярив. За хүн болгон янз янзаар тайлбарладаг. Яг аюурвед уламжлалт талаасаа гэд ярих юм бол нөгөө хий шар бадгана гэдэг юм 3 төрлийн үйлчлэл байгаа байхгүй. Тэгэхээр төрөлхөөсөө чи яг нөгөө ихийн хөвлөд бүрлдэж явах үед ч гэдэг юм уу те тухайн үеийн цаг улирал тэгээ тэр ээжийн сэтгэл санааны байдал ч гэдэг юм маш олон зүйлээс шалтгаалаад тэр одоо намш буюу чиний сүнс орж ирэх үед чиний бие байглаас юуг өөрчилж авсан те яг тэр төлөв байдлаараа одоо хий шар бадгана гэдэг энэ төлөв байдал чинь хүн болгонд харилцан адилгүй заягддаг гэсэн. Тэгэхээр
тэр биеийнхээ онцлогт тохируулаад тэрийг одоо мэдээд тэгээд тэрнийхээ онцлогт тохируулаад хооллох юм бол их зүгээр гэж хэлдэг. Тэгээд өдрийн цагуудыг бас тэрэнд хуваарлдаг байхгүй хий цаг, шар цаг, бадган цаг ч гэдэг юм уу. За тэгээд өглөөний яг аюурвед энтгэг талаасаа ярих юм бол өглөөний 6-аас 10 цагийн хооронд бол бадган цаг байдаг. Тэгэхээр энэ бадган цагт бол хүнд юм идэх зохимжгүй гэж үздэг. Харин 10-аас 12 цагийн хооронд бол шар цаг буюу байгалийн нар идэх хурц байдаг. Ходоодны гал идэвхтэй байдаг юм цаг байдаг. Энэ цагт болохоор хамгийн гол идэх ёстой тэр шинжил бүх юм айдвал зүгээр гэж хэлдэг. Ингээд 4 цагийн зайтаагаар хий шар бадган цаг маань давтагтай явдаг гэсэн үг. За тэгээ оройн 6-аас оройн 10 цагийн хооронд гэдэг юм бол жишээлбэл дахиад нөгөө бадган цаг. Тийм бадган цаг болно. Тэгэхээр бадган цаг гэдэг чинь өөрөө болохоор нэг тийм хүнд ийм зүйл ус олон шороо элементээс бүрдэж байгаа. Тэр өөрөөр хэлбэл ингээд нэг юм хүнд, хүйтэн ийм зүйл гэсэн үг шүү дээ. Яг тэр цагт хүн багтаж унтвал маш сайн. Ер нь өнөөр хүрдэг ийм цаг гэсэн үг. Бас нарийн. Тийм, яг нарийн байдаг тийм. Оройн 10-аас жишээлбэл 2-ын хооронд гэмээр шар цаг. Шар цаг гэдэг чинь болохоор нөгөө гал ус гэсэн хоёр элементээс бүрдэж байгаа ийм өөрчлөлт байгаа. Тэгэхээр гал цагт бол хүний нөгөө бодисын солилцоо түргэсдэг. Шөнийн цагт бол хүн энэ цагтаа унтаж амжсан байх хэрэгтэй. Унтаж амжааг байх юм бол нөгөө бодисын солилцоонд түчээд ирэхээр жоохон хөргөчний хавар эргэлдээд ч юм уу тийм хоолнд идгээд ирдэг иймэрхүү талуудаас байдаг гэсэн. Тэгэхээр ер нь яг ийм хоолны талаар ярих юм бол маш нарийн юм ойлголт болно. Бас мэрэгжлийн хүмүүст нь хандаад тэр хүмүүстэйгээ холбогдоод ингээд хамтдаа зөвлөлтүүд явуулах зүгээр гэж бодож байна. Тэгтээ одоо яг зөвлөх юм гэх юм бол оройн хоол муу, өдрийн хоол, тэр хоол сайн гэхээс илүүтэйгээр яг өдрийн хоол бол үнэхээр хүний гол хоол авах хэрэгтэй гэж үздэг. Оройн хоолны хувьд бол өөрийнхөө биед тааруулаад тэгээд та яг ямар зүйл идэхэд танд яг яаж нөлөөлдөг гэдгийг өөрөө яг анзаарч өөртөө л ажиллах хэрэгтэй. Тэрнээс биш яг бүх хүнд энийг ингээд хэлчих юм бол бүх хүнд адилхан гэсэн үг бас биш тийм. Би бол сүүлийн үед одоо нэг тийм л зарчим бэрэмтлээд байгаа шүү дээ. Ерөнхийдөө өглөөдөө бол заавал цайгаа уй. Тэгээ оройдоо бол нэг дор хаяж 8-аас хойш тийм хүнд хоол ер нь бол аль болох идэхгүй. Яг түрүү хэлсэн чинь нөгөө бадган цаг үе 6-аас 10-ын хооронд их хүнд юм идээд юм тий. Яг хөнгөвдөр хоол идээд тэгээд өвлийн цагт бол ер нь арц марц бусдгаж уудаг ч юм уу тиймэрхүү зүйл бол их зүгээр санагддаг. Сая бас нөгөө нойрны талаар дурдлаа шүү дээ. Ер нь интернетээс ороод ингээд зөвлөгөө харахаар 6 шиний ер нь 7-8 цагийн хооронд унтах зөвлөгөө ихэнхдээ байдаг. Тэгэхээр хүн ер нь өдөрт хэр их цагийн нойр авах хэрэгтэй байдаг вэ? Тий яг уу хэрэг цагийн нойр авах талаар бол ер нь янз янзын судалгаанууд байдаг юм лээ. Тэр нь бол айгүй чухал санагдаад байгаа юм да. Тий хүний бас нэг сайкл өөр байдаг гэж ярьдаг шүү дээ тий. Зарим хүн болохоор 3 цагт жишээлбэл нэг юм нойрны сайкл гэж үздэг. Тэгээд яг 3 цаг 30 минут гэсэрчих юм бол 30 минут унтсан юм шиг мэдрэмж авдаг ч гэх юм уу. Иймэрхүү зүйлс бас их байдаг. Энэ талаараа судлаад уншаад үзэхгүй юу. Миний яг хэлж чадах юм юу гэхээр хүн ямар цагт унтах вэ гэдэг нь өөрөө маш их чухал. Миний түрүүний хэлсэнчлэн нөгөө бадган буюу тэр хүнд цагтаа унтаад амжиж юм бол 6-аас 10-ын хооронд. 6-аас 10-ын хооронд унтаад амжиж юм. За яг орой 6 цагт унтны хин цаашаа. Гэхдээ ер нь нэг тэр үеэр нойр хурж явах тэр хүнд цагийг ашиглаад 10-аас өмнө унтчих юм бол хүн маш сайхан нойроо авч чадна. Тэгээд 10-аас 2-ын хооронд болохоор хүний тэр нөгөө бие организм өөрийгөө цэвэрлэх тэр үйл ажиллагаанууд явагдаж байдаг учраас яг зөв цагийнхаа 10-аас тэр 2-ын хоорондох нойрыг ялангуяа яг сайн авах хэрэгтэй. За бас сайхан ярьлаа. Тэгээд хитрхи юм сериусны ярьлаа. Одоо нэг юу санагдаад байна л да. Ер нь чамайг харахаар ингээд 10 жил найзлсан үний хувьд дандаа ингээд байгаа орчинд очив юм те. Нэг тийм эерэг зүйлийг түгэж чаддаг юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Одоо уулзаар тийм нэг сайхан мэдрэмж авдаг ч юм уу те. Тэрэн шиг ер нь яаж энэ сэтгэл санаагаа тогтвортой байлгаж чадаад байна вэ? За ер нь заавал тийм эерэг байх албагүй л дээ. Нөгөө гол нь эерэг байхтай биш. Бодит бас үнэн байх нь хамгийн чухал гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ хаяа ч гэсэн тий бас юмны сайхныг хардаг ийм хүн байна л шүү дээ. Тэгэхээр сэтгэл санаагаа ер нь яаж хүчтэй байлгадаг вэ? Урам зоригтой байлгадаг вэ? Ер нь зүгээр нэг тийм хүн тодорхой хэмжээний сүсэг бишрэлтэй авах хэрэгтэй юм шиг надад санагддаг. Тэр нь бас хүнд ингэж нөгөө өөдрөг байх ч юм уу тий зарим зүйлийг сайнаар харахад нь тусалдаг юм шиг санагддаг л да. Ер нь одоо бодох нь надад ч гэсэн янз бүрийн хэцүү зүйл болоход яг нэг тийм жоохон ихтгэл үнэмшил сүсэг бишрэл байсныхаа ачаар бас тэрийг зөв эрэг талаас нь харж за юм болдгоороо олж ин ч гэдэг юм уу тий ингэж ойлгож чадсан юм шиг бас санагддаг.
Тэгжэл бодож чинь та. Тэрнээс өөр бас нэг миний боддог нэг зүйл нөгөө хүн жаргалтай болохоор инээдэг гэхээсээ илүү нөгөө энийг тусмаа жаргалтай болдог юм шиг санагддаг. Тэгээл энийг Гэхдээ ер нь нөгөө инех үед чинь угаасаа хүний тарих ганц хуурддаг зүйл гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр инээж авах үед угаасаа нөгөө хүн маш их аз жаргалтай болж аз жаргалын гарм ойлгож яадаг гэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь инех тусам хүн илүү жаргалтай болдог юм шиг санагддаг. Дээрээс нь бас амьдралын хэв маяг дадал зуршил. Тийм мэдээж хэрэг амьдралын хэв маяг дадал зуршил маш их чухал. Нүмийг жижигхэн гэхгүй бүх зүйлийг тэгж хэрэгжүүлж ижил үр дүн авна. За яг дараа эхлэе нэг бүсэн том эхлэе гэж бодоод өвлөж эхлэхгүй. Тэгэхээр өнөөдөр жижигхэн нэг дадлаасаа чамаагүй. Ер нь яг эхлэе гэж бодож байгаа бол тэр үедээ л эхэлж чадахгүй эсвэл хий гэж бодсон зүйлээ хийж чадахгүй болохоор л хүн хамгийн их гутардаг тий. Энэ үед ер нь ямар арга ашигладаг вэ? Ер нь гутардаггүй шүү дээ. Яг нөгөө хий гэж бодож юу гэдгийг одоо нэгд өдрөөс би яг эхэлнэ, хоёр өдрөөс эхэлнэ гэж житл ингээд цаг хугацаа өнгөрцөн байдаг шүү дээ. Тэгээд яг нөгөө би түрүү хэлсэнчлэн яг нөгөө анх юу гэдгийг зөв амьдралын хэм маягтай болъё гэж яхаа би яг тэгдэгсэн байхгүй. За одоо яг энэ нэгдгээс эхлээл би ингээ те. Нэгд өдөр одоо юу болох вэ том өмнөд нэг 7 хоногийн эхлэл гэдэг юм уу тэгэл нэгдгээс эхлэе. За энэ сарын эхнээс эхлэе гэл ингээд тэг хэрний ерөөсөө тэр ингээ нэг мэдсэн чинь жил өнгөрцөн байсан. Тэгэл би бодсон л яг түрүү жил ингээд эхэлсэн байсан бол өдөрт ингээд бүтэн жил хийцэн байх байсан байна. Тэгэхээр ингээд нөгөө маргааш эхлэх нөгөөдөр эхлэхийн оронд өнөөдөр эхэлчих юм бол маргааш хэд 1 хоног болчихно. Нөгөөдөрхөд 2 хоног хийсэн болчих шүү дээ. Тэгэхээр зүгээр л тухайн цаг мөчтөл хийчдэг. Үнэхээр хиймээр биш байгаа бол хийдгүү. Одоо үнэхээр тэр нь яг одоо хийх ёстой зүйл маань ч юм эсвэл хүмүүсийн зөв гэж ойлгодог тийм зүйл ээж болно л та. Зүгээр жишээ татчих ярахад өдөр болгон хүн дасгал хийх хэрэгтэй гэлэж байна л та. Өнөөдөр би үнэхээр үгүй яг би энийг зүгээр жишээ болгож авч байгаа шүү дээ. Үнэхээр би хүчлээд ч хийж чадахгүй ч юм уу үнэхээр ингээд нэг дуртай дургу тий араа ээж ингэж хийхийн оронд зүгээр тэр өдрөөс хамраад амаргаачнаас нэг чүштэй эхлэх намаагүй дээр гэж боддог. Тэгэхээр үнэхээр хиймээр байгаа бол хийхгүй хиймээр байгаа бол яг л тухайн үед л эхлэх хэрэгтэй гэж боддог доо. За ойрын үед хийхээр төлөвлөж байгаа зүйл хэрэг байна. Ер нь бол ингээд подкаст дуусгаад л байна. За ер нь бол түрүүний одоо ингээд яг энэ подкастэнд дамжуулж хэлж чадаагүй маш их зүйл байгаа шүү дээ тий. Тэгээ энэ бүх зүйлийг ингээд ярих гэх юм бол өөрөө тусдаа нэг сэдв болно. Хооллол гэдэг чинь өөрөө тусдаа нэг шинжлэх ухаан шүү дээ. Дасгал хөдөлгөөн ч гэх юм уу йог гэд ярих юм бол үнэхээр хизээж дуусахгүй. Тэгэхээр ер нь бол нөгөө влог нээж ажиллуулъя гэж бодож байгаа. Тэгээ тэрэн дээрээс хүмүүст тодорхой хэмжээний зөвлөгөө өгье гэж бодож байгаа. Нөгөө талаас их юм бол бас нөгөө онлайн хичээл авч эхлэх гэж байгаа. Тэгээ манай төвдөр ч гэсэн одоо ер нь олон төвүүдээр онлайн хичээлүүд бас явагдаж байгаа. Тэгэхээр йог сонирхож байгаа, хийж эхлэх гэж байгаа ч юм уу те. Эсвэл нөгөө ямар нэгэн байдлаар ярилцаж зөвлөгөө авч хамтдаа үр дүнд хүрэх гэсэн хүмүүс байвал нээлттэй шүү гэж хэлмээр байна. За тэгэхээр эрүүл амьдралын хэм маягтай байхын тулд бид нэр юу хийх хэрэгтэй гэдгийг одоо багцлаад ойлгомжтой байдлаар сонсогчдод нэг тайлбарлаад өгье. За тэгэхээр эрүүл амьдралын хэм маягтай байхын тулд бүгдээрээ хамгийн түрүүнд нойроо яг зөв цагтаа тэгээд хангалттай хэмжээнд авах хэрэгтэй. Нөгөө талаас их юм бол зөв амьсгалж сурах хэрэгтэй. Зөв амьсгал гэдэг нь ерөнхийдөө бол ядаж та хэдэн секундэд нэг удаа амьсгалж байна гэдгийг хаяада анзаарах хэрэгтэй. Амьсгалаа төгжсөн байна уу те? Эсвэл одоо хитрхи хурд амьсгалаад байна уу гэх юм уу энэ зүйлсээ бол маш сайхан анзаарч бас ухамсартайгаар амьсгалаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд цэнгийг агаар авч бас цэвэр агаар цахан гарч явах хэрэгтэй. Нөгөө талаас хэм бол агаараас гадна бидний байглаас хамгийн ихээр авдаг зүйл бол одоо хоол хүнс байгаа шүү дээ. Тэгэхээр миний бие рүү өнөөдөр ямар хоол хүнс орж ийн тэр зүйл маань задраа тодорхой хугацааны дараа ингээд миний биеийн дэсийг төлжүүлээд тэгээд тэр хоол маань өөрөөр хэлбэл миний биеийн одоо нэг хэсэг болж надад зарим нэг хэсэг шингэж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр би юу идэж ийн гэдгээсээ би хэн болох вэ гэдэг маань ер нь бол бүрэн хамаарч идэг. Тэгэхээр амруугаа орж байгаа зүйлсийг сайхан анзаарах хэрэгтэй. Тэгээ хоолн дээр ярих юм бол маш олон зүйл байгаа учраас тэгээ хувь хүн бүр дээрээс өөр зүйл яригдах учраас хамгийн гол зөвлөх зүйл маань бол урдын хоол шингээг байхад ер нь дараагийн хоолыг идэхгүй байвал зүгээр. Бас нөгөө идэж байхдаа зөв сууж идэх нь маш их чухал. Зөв гэдэг маань ерөнхийдөө цэг сууж идэх маань их чухал байгаа. Нөгөө талаас хэм бол тэр идэж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулаад тэгээ маш сайн заажилж идэх бол хоол сайхан боловсрч ер нь биед шинэ хичээл болох хамгийн анхны алхам гэж бодож байна. Тэгэхээр
эдгээр одоо энгийн өөрөөсөө шалтгааллах зүйлсийг маш сайхан хийх хэрэгтэй. За тэгээ 3 дугаар гэх юм бол дасгал хөдөлгөөнийг зайлшгүй өдөр тутмынхаа амьдралд хийж хөвшөөрэй гэж зөвлөмөр нь. Заавал дасгал хөдөлгөөн хийн гэхэлэр хүмүүс нөгөө олон цагаар ч юм уу юм хийх юм шиг бодоод идэг тийх албагүй. Өдөр болгон 10 минут ч болов дасгал хийх нь өөрөө нэг одоо 7 хоногт нэг удаа 2 цаг хийхээс илүү үр дүнтэй гэж хэлсэн байдаг л та. Хамгийн гол нь нөгөө тогтмол өдөр болгон ингэж хийх нь илүү үр дүнтэй байдаг шүү. Тэгэхээр өөртөө тохирсон бас дасгалыг олдог ч юм уу эсвэл өөрийн таалагддаг багш нараас хичээл авч болно, өөртөө ойрхон йогийн төвийг сонгож болно тий. Тэгээд одоо ямар нэгэн байдлаар дасгалыг өөртөө бас хийж хөвшөөрэй гэж хэлмээр байна. Дараагийн нэг зүйл маань болохоор бас нэг хаяада хүн өөртөө цаг гаргаж өөрийгөө сонсож тий нэг жоохон төвлөрж бясалгах бас их зүгээр гэж бодогддог. Бясалгалын талаараас хүмүүс маш их ойлголттой болсон байдаг. Тэгээд олон бясалгалын төвүүд шийдэг. Тэгээд яг гоо одоохондоо л нөгөө өвчин гарсантай холбогдуулаад бүх газрууд үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоосон байгаа. Гэхдээ ер нь интернетэд ч гэсэн ингээд дагаад бясалгаж болохоор иймэрхүү зүйлс байдаг шүү дээ тий. Тэгэхээр ийм зүйлийг дагаад бас хийх нь оюун санааны маш гүн сайхан тайвшрлыг авчирдаг, илүү их сайхан анхаарлыг төвлөрүүлж өгдөг гэж боддог. Тэгээд иймэрхүү зүйлсийг өөрийн чадах хэмжээндээ хийж өөртөө дадал олгоорой гэж хэлмээр байна. Нэг гэлтгүү, жоохон гэлтгүү баг багаар өөрийнхөө өөртөө энэ эрүүл амьдралын хэм маягийг ингээд сууршуулж идэл аяндаа ингээд таны амьдрал илүү сайхан, сэтгэл санаа илүү өөдрөг, баяр хүчтэй болох болно гэж хэлмээр байна. За эцэст нь тэгээд сонсогчдод зориулаад хэлмээр байгаа нэг тийм үлдсэн ч юм уу, тийм үү санаа байна уу? Ер нь нэг юм хэлхээ марцчихтэй гэдэг ч юм уу тийм. За ер нь бас нэг зүйлийг хэлмээр юм л да нөгөө жишээлбэл хүмүүсийн бас нэг ойлголт байдаг л да одоо нурууны өвчнөд йог сайн гэлдэж шүү дээ. Тэгэнгүүт одоо йогд явах юм бол миний нуруу идэрчих юм ингээ бодчихдог. Нэгдүгээр гэх юм бол эмчлэх гэдэг бол эмч хүний хийдэг зүйл. Бид нар тэгэх эрхэнж байхгүй. Багш эмч хоёрыг бас ялгаж салгаарай гэж хэлмээр байна. Ер нь багш хүний үүрэг бол тухайн хүнд тэр замыг ерөнхийдөө чиглүүлж, харуулж өгөх тэр ийм зам байгаа шүү. Энэ замд ингэж энэ маягаар явж болно шүү. Энэ зүйлийг дагаад хийгэрэй гэдэг тэр зүйлийг л харуулж байгаа. Нөгөө талаас хэм бол түрүү хэлсэнчлэн нөгөө йогийн дасгал бол нуруунд одоо сайн байх нь сайн дасгалууд байгаа. Гэхдээ жирийн йогийн анги гэдэг бол тэр нурууны бүтэц үйл ажиллагаа жишээлбэл хэвийн хүмүүс зориулагдсан анги байдаг. Тэгэхээр нөгөө нуруу нүдүүд жирийн ангид ирээд тэгээ дахиад бүр өвддөг ч юм уу тиймэрхүү тохиолдлууд бас байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр нөгөө юмыг тунгааж наантай цаантайхан дараа тий хоолн дээрч бүх зүйл дээр хамгийн гол нь нөгөө хүн болгон дахин татгахгүй өөр учраас өөрийнхөө тэр бие физиологийг мэдээд өөртөө тохирсон тэр зүйлийг олж хийх нь их чухал шүү. Тэгээд ямар нэгэн дасгал хөдөлгөөнийг хийж явахдаа ч гэсэн энийг хийхэд надад ямар санагдж байна вэ гэдгийг өөрөө мэдрээд өөртөө зориулж бүх юм хийгээрэй л гэж ер нь зөвлөмөр энэ да. Тэгээд нурууны асуудалтай хүмүүс их байдаг болохоор нуруу гарч явжарлаа л да. Ер нь бол нуруу гэж бодож явж байгаа бол нурууны яг йогийнх нь ангид ч юм уу те тусгай дэрх хөтөлбөрт нь явуулаас илүү үр дүнтэй шүү. Зүгээр жирийн ангид явж болно. Гэхдээ тэгж явж байгаа бол бас энэ дасгалыг би эрүүл байгаа те нурууны эрүүл тэр хүнтэй адилхан хийж болох үлдээ гэдгээ бас багштайгаа сайн ярилцаж ингэж хийгээрэй л гэж хэлмээр энэ да. За. Бидний урилгыг бүлээн авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Манай энэ удаагийн дугаарт Lotus Yoga төвийн багш Биндрийн оролцлоо. Манай сонсогчдод өөртөө нэг ч гэсэн хэрэгтэй тийм санаа ойлголтыг бол авсан гэдэгт итгэж байна. Эцэст нь нэг үг хэлээд энэ за би өөрөө нэг үг хэлээд өсгөчээ. Эрүүл хүн эрхэн баян гэж үг байдаг. Тэгэхээр бүгдээрээ ер нь бол эрүүл мэндэд маш их анхаарал хандуулж байгаарэ. Битгий хинэггүй хандаж байгаарай л гэж одоо хэлмээрээ. Тэгээ дараагийн дугаар хүртэл түр баяртай сонсогчдоо.